Зөвлөж зэгмэн үзүүлж байна. Сайн байцгаана уу? Үзэгчтэй сонсогчдоо Заавны Дон подкастын шинэ дугаар яг одоо эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаар маань маш гоё орчноос мэдэрч таашааж бахархаж байгаа ийм сайхан бүтээлүүд дундаас эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочин Mayara брендийн үүсгэн байгуулагч, галтай цогтой, үйлдвэрлэгч бүсгүй, үндэсний үйлдвэрлэгч бүсгүй Аз Жаргал өргөцсөн байна. Энэ өдрийн мэнд хүргэе Азаа. Баярлалаа. Тань ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бит хоёрын ярих гэж байгаа сэдв бол тэр чихтэй үндэсний үйлдвэрлэл тэгээд тэр тусмаа үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэй гэдэгт бас их онцлог байгаа тэгээд дээрэс нь ковидын үед гих мэтчлэн эдгээр сэдвүүдийг хамарч ярих болно. Тэгээд хамгийн эхлээ хоёлаа үндэсний үйлдвэрлэлийг яагаад эрхлэх болсон тэр дундаа хувцас загварын чиглэлд яагаад энэ ажлыг эхлэх болсон талаас яриагаа эхлэе. 2017 оны 1 сард Америкийн засгийн газрын тэтгэлэг тэнцээд Америк руу 21 өдрийн одоо турш явсан. Тэгээ тэр нь яасан бэ гэхээр дэлхийн 20 улсаас нэг хүнийг сонгосон. Би Монголоос сонгогдсон. Ер нь бол Америк гэдэг улс жижиг дунд үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх юм бэ? Эмэгтэй бизнес эрхлэгчдийг яаж дэмжих юм бэ гэсэн хөтөлбөр бол байсан. Яг Америкийн жижиг дунд үйлдвэрийг одоо хөгжүүлдэг агентлагаар нь ороод сенатын гишүүдтэй уулзлаа. Гарааны бизнесүүдтэй нь уулзлаа. Хамтын офсуудаар нь явлаа тэгээд ингээд явж байгаа гот ерөнхийдөө хүмүүс Монгол гэж улсыг бол ерөнхийдөө мэддэг хүн маш ховор байсан. Намайг ер нь хятад гэж асуув. Тэгээ би Монгол гэдэг өөрөө тайлбарлахаар бас мэдэхгүй. Тэгээ тухайд бол надад тийм омогшил төржилсэн л да. Омогшил гэхэд бас хэцүү. Энэ дотор ингээд зураад ярд юм л. Гэхдээ би ингээд Монголоо ингээд мэдүүлж чадахгүй нэг чи ямар хэцүү юм бэ гэх тээ. Тэгээд бүхэл бүт ийм том түүхтэй ард түмэн тээ. Тэгээ Монгол бас төлөөлөд очсон байдаг тээ. Тэгээ би ерөөсөө тэр 21 хоногийн хугацаанд буцаж ирэхдээ би Монголоос сурчлыг харуулъя. Соёлын бүтээлч үйлдвэрлэл хийгээд ирээд тэгээ байраа зараад бол бизнес авах хийжсэн. Одоо эн чинь баг 2-3 жил гараа үйлдвэрлэл явагдаад эхэлсний 2 жил нь ковидтэй үед таарсан. Ер нь яаж одоо энэ ковидын үеийг давж туулж яг үйлдвэрлэл эрхэлж байгаа юм? Ер нь чанга штэ. Маш чанга байгаа. Ер нь яг бүр хөл хорионы үед гэртээ хоолны махгүй ч болсон штэ. Ямар ч мөнгөгүй байгаа мөнгөө ер нь бүгдийг шахал ажилтдаг цалин тавиал өөрөө бүр хоолны мөнгөгүй. Тийм болсон штэ. Сайн нөгөө нэг хятадууд гэдгсэн чинь намаагаас хятадд сурж байхад хятад ч одоо Монголын уг нь бол хөрш улс шүү дээ. Тэгэхэд хятадууд нь өөрсдөө монголчууд юм гэдэггүй бүр маш гайхдаг гэсэн. Чи нэг манаа нэг өөр Монголоос л ирсэн болоо да арай өөр хэлээр яриад байгаа юм чи гээд. Тэгэхээр одоо бүр ингээл нэрээ нөгөө Азад яг төржсэн сэтгэл надаас төржсэн л та. Тэгээд одоо бол ингээд Азагийн хийчихсэн байгаа энэ олон гой бүтээлүүдийг харахаар одоо нэр үнэхээр л Монгол гэдэг тэр түүх уламжлалыг бас гаргаад ирчихсэн тий. Тэгээд ихэнх бүтээлүүд дээр ялангуяа одоо Mayara брендийн нүүр царайн дээр хатад харагдчихээн тий. Энийний хоёлаа онцлогийг ярил л та. Анх би өөрөө эмэгтэй хүн тэгээд яг Mayara-г хийхээ өмнө ч гэсэн би нөгөө entrepreneur сэтгэлгээг Монголд хөгжүүлэхийн тулд entrepreneur сэтгэлгээтэй эмэгтэйчүүд бий болох хотлыг одоо үүсгэхийн тулд тийм NGO одоо төрөмс байгууллага санаачлаад найз охинтойгоо явж байсан. Тэр утгаараа эмэгтэй хүнээ хайрладаг, хүндэлдэг, бие биений дэмждэг байх их чухал юм байна. Ер нь бол манай Монголын эдийн засаг одоо аж ахуй амьдрал үйлдвэрлэл ер нь бол эмэгтэйчүүдтэй нуруунд дээр бол явж байдаг. Тэр утгаараа би эмэгтэй хүн өөртөө ихтэй байх, тэр гал цогтой байх байдал нь илүү бадраа. Одоо эмэгтэй хүний өөрөө хатан байлгах гэж бодож байгаа байхгүй. Яагаад хатантаа гэдээ дууддаг байсан гэхээр хат сууж ухаан юмсан эмэгтэй л хатан гэхээс биш нэг хүнд ноёнтой суусан хүнийг хатан гэдэггүй. Одоо нөхөр одоо эр хүн ихнэрээ хатантаа гэж дуудаж болно. Ер бол тэр хат суусан эмэгтэй хүнийг л хатантаа гэж буюу авгаалж дуудаж байгаа нэр юм билээ. Тэгээ тэр утгаараа анхны бүтээлүүд ерөнхийдөө бол би өөрөө жоохон феминист зантай. Тэгээд хатангуудыг бол анх зурж одоо бүтээл болгосон. Тэгтээ тэр эмэгтэйчүүдийг ингээд зурхтаа би өөрөө төгсүүлсэн л дөө. За би ямар бэлэгдэлтэй эмэгтэй зурх гээд байгаа вэ? Хүнд ямар мессеж өгөх гээд байгаа вэ? За энэ ингээд бурхны тийг аргаар зурна. Яг л эмэгтэй хүн ч өөрөө бурхан тий сэтгэлэн цагаан байх хэвээр. Тэг ингээд бодол санаа зэгцтэй байх хэвээр гэдэг ч юм уу. За тэгээ ард нь зурж байгаа гэхээ тэр хүмүүс зүүсгэл бүгдийг одоо мөсийн ухсаатан судлалын танхимаас ч юм эсвэл дулуумгаан бэлэгдэл сэтгэлгээний номноос ч гэдэг юм уу тий. Эсвэл археологийн судалгаан дээр суурлаад тэр толгоон дээр зүүж байгаа зүйл чимэглэлийн хүртэл яг байх ёстой журмаар нь зурдаг. Цохогч эрэхтэй зураг худалдаж авч хийдэг юм байгаад байгаа.
Гэтэ одоо ингээ харангууд хүмүүс бол одоо нэг юм тренд үсчлээ шүү дээ тий. Хаа хамаагүй ингээл нэг хэвлэлтэй хувцлал одоо Монгол гэж ойлгодог. Одоо ямар ч гарал үүсэл байхгүй хүн болгон хятад ингээ юм хэлж ирэнгүүтээ Монголд үйлдвэрлэдэг гэж зардаг тий. Нэг литрийн цүнхэнтэй хэвлэлтэй юмнууд энд тэмдгүү гудамжаар дүрэн хатантаа цүнх. Тэгэд одоо наран туул дээр бөмбөр дээр бараг одоо захын түүцэнд баг зарах гэж байгаа байхгүй. Тэг юмны ингээ нэг утга учир мөн чанар гэдэг нь одоо өөр ингээ нэг юм болчоор утгагүй болчиход байгаа. Тий. Тэг тэрэн дээр бол жоох эмзэгж явж байгаа. Би одоо манай бүтээлүүд чинь ингээ гарахын тулд баралж би ч одоо өөрөө 2 3 сар юм уншин зурга 2 3 сар зуруулна бүтээлээ бас гаргах гэж өчнөө сар үйлдвэрлэн тий. Тэгээ ингээ гаргаж байгаа юм хэн нэгэн дурын хүн хятад ингээ юм хэлгээл орж ирэл тий. Ямар ч одоо утга байхгүй хатан гэсэн үг шүү дээ эмгтэй ч юм уу тий. Эсвэл ингээ бид нар ингээ оюуны өмчөөр ингээ баталгаажсан патенттай юм уу хийчихэд авах чинь дуурайгаад юм хийгээд идэх ч юм уу. Оюуны өмч зөрчөөд идэх ч юм уу тий. Ийм асуудлууд бол байгаад байгаа. Одоо өчигдрөө үржигдэр манай дүү над руу скриншот хийгээл явуулсан байсан. Бас хэд оны манай нэг найз охин бас скриншот хийгээ явуулсан. Танаа амиг ингээд байна. Одоо яг танаа хатныг дөөрөж яг дөөрөөгд бүр яг. Тэгэхээр одоо энэ жишээ нь ингээд энэ хаттуудад патент байдаггүй юу? Манайх бол өөрөө дандаа оюуны өмчийн одоо манай лого оюуны өмчтэй. Патент авсан. Энэ зургнууд бүгд оюуны өмчтэй бүртгэлтэй дандаа тэгж явдаг. Ковидын хүнд үеийг бараг л даван туулж штэ тий. Ер нь одоо эдийн засгийн үйлдвэрлэх салбарууд арай даван туулааг байна уу? Дуулаагүй туулж амжаагүй. Бид нар ч одоо маш их өртөө байгаа. Тэгээд 6 сарын 31-нд бид нар баргалж энэ дэлгүүрийн талбайг сулж өгөх байхаа. Тэгээд ер нь тийм шийдвэр төрсэн. Борлуулалт байхгүй. Бүтэн 2 жил ковидд бид нар бол одоо яаж байгаа штэ. Хөл хориотой борлуулалт байхгүй. Одоо бид нар бол маш их хэмжээний одоо хувь нь бидний дотоодын зах зээлээсээ илүү экспортод чиглэсэн, жуулчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэнгүүд нөө гадагшаа дотор явж байгаа хүний урсгал 2 жил байхгүй, жуулчд байхгүй. За тэгээд ер нь бол ийм хөл хориогоор хүн яаж хувцаач өмсгөвдө хаана өмсгөвдө те гэдэг утгаараа гэтэл энэ хувц үйлдвэрлэлийн салбар чи өөрөө 15,000 орчим эмэгтэй одоо за 15,000 хүн гэж байна. Тэрний нэг 95 6% нь эмэгтэй байхгүй юу? За түүний хэдэн үе хүртэл эмэгтэй байх уу те. Маш олон эмэгтэйчдэг ажлын байраар хангаж байгаа. Гэртээ юм оёод өнөөдөр талхныхаа мөнгийг олдог ч гэсэн ээж нар байгаа. Эдгээр маш олон хүмүүс ер нь бол маш хэцүү байдалд орсон. Ийм гэж байгаа юм. Ер нь ингээд үйлдвэрлэл эрхлэн за одоо худалдаа бол бас харьцангуй арай гайг байх те. Юм авлаа. Тэгээд өөрийнхөө өртөг зарлалыг шингээгээ зарлаа. Үйлдвэрлэлийн салбар тэгээд дээр нь эмэгтэй хүн яг энийг ажиллуулахад ер нь арай хэцүү байдгүй. Хүүсийн тал дээр ялангуяа. Би бол нэг яг цаад мөн чанараар нь ойлгох юм бол хэцүү л дээ. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн чинь одоо байглаасаа нөхөрждөг те төрдөг хүүхдээ одоо өсгөж хүмүүжүүлнэ хүн болгоно нөхрөө халамжлан хайрлна гэд маш их цаг эдэр гэр бүлдээ зарцуулж чаддаг. Бизнес дээр ч юм уу өөр дээр ч юм уу те одоо энэ дээр цаг зарцуулах гэдэг хувийн амьдрал нь хэцүү байдаг гэж ер нь бол маш олон бизнес эдэг эмэгтэй найзууд бол хэлж ирсэн. Би бол ганц би нөхөр байхгүй хүүхэд байхгүй. Тэгээд ингээ нөгөө талын нөгөө найзуудын өдөр болохоор ганц бие байгаа хүн илүү одоо зүгээр юм илүү амар юм шиг яриад идэг. Гэтэл надад чинь зовлон жаргалаа ярих хүн байхгүй. Нэг хадаас хадаад хүн байхгүй. Өөрөө тэгэл тэр 100 айл дээр чи шуудаа үүрэл энэ засвар масвар бүх юм өөрөө зохион байгуулаад явна. Тэр утгаараа бас хэцүү. Гэтэ би бол ингэж боддог л доо. Хэцүү ч гэсэн гэхдээ эндээс олж авдаг тэр мэдрэмж нь тэр олж авж байгаа хүрээлэл тэгээд тэр нэг юм үнц нь илүү том. Юу гэж хэлэх юм одоо би нэг юм ямар ч хүнтэй суугаад за магадгүй би нэг юм баян ч юм уу хүнтэй суудсан байлаа гэж бодъё л да тий. Тэгэхэд надад тэр ирэх үнц нь бол одоо энэ шиг тийм амттай биш гэсэн үг байхгүй юу? Би тэр үнсэх хувцас гайхуулаад үнэтэй брендийг зүгээ хинт гайхуулах юм би тий. Гэтэл надад одоо би зовж өөрөө ингээ бүтээсэн миний энэ ертөнцтэй ингээд нэг юм хідэн эмгтээчүүдээр ингээ нийлээ бидний ингээд хийсэн цүнх хідэн төрний үнэтэй байсан ч тэр үнэтэй брендийн цүнх биш ч гэсэн өнөөдөр би тэрийг нүүр бардам үүрээд гудамжаар явж чаддаг байхгүй. Тэр цүнхийг бүтээхдээ би давхар өөрийгөө бүтээж байгаа тий. Энд чинь маш их зүйл сурдаг, маш их алдна. Асраг сэтгэлийн хатыг олж авч яадаг тий. Юм хийх болгонд одоо хүний ингээ харах өнцөг өөрчлөгдөж яадаг. Хүний зовлонг ойлгож сурна. Тэгээ өөрөө бас өөр болдог. Үнэхээр өөр болдог. Би одоо яг энэ бизнесийг 2018 оны 4 сард албан ёсны компани болсон. Тэгтээ нэг тэрний өмнө 2-3 сар туршилтын бүтээгдэхүүн бол хийгээд явж байсан. Тэгээ одоо ингээд бодох юм бол би чинь 3 жил гарна л 2 сар 3 жил 2 сар л энэ юм хийж байгаа штэ. Тэгээ ингээд бодоход энэ хугацаанд бол миний ертөнцийг үзэх үзэл тий.
байр байдал бол бүр маш их өөрчлөгдсөн. Тэгэхээр үйлдвэрлэл хийнэ гэдэг маань давхар хүн өөрийгөө бүтээж идэг юм болов уу гэж бодсон. Түрүүн анх нөгөө үйлдвэрлэлээ эхлэхдээ байраа зараад эхэлсэн гэж ярьжсэн тий. За тэгээд бүр ковидын үед баг хэдэн сар ч үлээ үйлдвэрлэхээ байранд амьдарчсэн гэж ярьжсэн тий. Ер нь яг өнөөдрийн хүртэл юуг даван туулва? Маяра брэндтэй хамтаа за. Би ер нь бол нэлээд юм туулсан. Одоо зарим нь ярихаар хэцүү байдгийн, зарим нь ч одоо энэ ямар хачуу хүн байд шиг гэж боддог байх. Шуналтай мөнгө гэдэг хэрэг тэр амар шуналтай бол биш. Гэтэ яалчгүй амьдралд бол мөнгө хэрэгтэй болдог. Намаг ямар ингээ аваа авчих нь хүр байгаа биш те. Би чинь ээж аавтай дүүтэй те хамт олонтой хүн хариуцлага үрц юм чинь яаж илүү мөнгө олох бол бодно штэ те. Гадаа гарч ир дотор олж ийм болоод те ингээ явна. Нилээн олон мөнгөний хүсвэртэй орлоготой байх гэж их боддог, төлөвлөдөг. Тэгээд тэрний амжилттай болох нь ч байна, болохгүй ч байна, унах нь ч байна. Тэгээ би энэ Маяраг хажуугаар бас тендерийн сургалт өгдөг, тендерийн баримтчиг боловсруулдаг, тийм ажил хийдэг. Яг ковидын өмнө бас нэг франчайз оруулж ирсэн. Тэгээд тэр маань дампуурчлаа. Ямар франчайз? Өмнө мол дээр 200 метр квадрат дэлгүүр нисэн. Хятадын франчайз. Тэгээд тэр хятад компани хувц цагаар юу гэж ярьсан бэ гэхээр тэд нар бол олон улс руу гарч франчайз учраас түүгээд материалаа боломжийнээр авчин те яг ингээд тэдний нийлүүлэлтийн үнээр нь авчих надад бол аюу даваа тал үсэж байгаа. Oversea буюу нэг өөр орнд тэд нар бас нөгөө салбар нэгж хятадтай 2500 салбартай. Тэр утгаар би Монголынхаа энэ дизайнуудыг өөрийнхөө юмнуудыг бас тийш нийлүүлэх бас юм хэрэгжсэн. Тэгээд яг 19 оны 10 сард нээсэн. Тэгэл ерөөсөө 3-4 сар ажиллаад хятад ковид гараад хятад ч тэр чигээр локдаун болж байгаа шүү дээ. Үйлдвэр бүх юм ажиллахгүй 4-5 сар болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр үед манай Монголд ингээд хэвэн байгаад идэг. Ямар ч улирлын чанартай бараа авч чадахгүй. Тэр нөхцөл байдлыг ойлгохгүй, түрээс зогсохгүй, түрээс нь 10 хэдэн сая. Тэгэл ерөөсөө байсан бүх мөнгө оруулсан байсан. Тэгэл бас ковид боллоо. Тий. Тэгээд ер нь миний бас хийх гэжсэн хэд хэдэн юмнууд бол фейлцсэн. Тий. Гэхдээ яг одоо бурхан тэнгэр гэж байдаг бол дааж чадах ачааг л өгч байгаа гэж бодож байгаа. Тэрнээс илүү дааж чадна л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд ард нь гарнаа болох л ахал гэж боддог шүү дээ. За фейлдэд үдцсэн байна. Бас ард нь нэгийг аваад гарчихсан байна. Ковидоос ер нь авсан хичээл юу вэ? Амар хичээл авсан. Ковид багшаас гэдэг байгаа шүү дээ. Энд чинь их юу юм бэ? Яг нөгөө махгүй болоод гэртээ хүн чинь бас ихэн бодд юм билээ шүү дээ. Тэгэл хүмүүс ч яг нэг гэртээ ингээл хүнсээ базаачаал стори хийгээл амар хооллаг хоол хийгээл тий. Карантины үеэр юм лаг хоол ид ямар ч их мөнгөтэй юм тий. Би бүр өөртөө гутраад бүр яриачтай чи ингээ гэртээ мах авах мөнгөгүй тий. Би бүр үнэхээр гутарсан. Би юуны төлөө амьдрсан юм бэ тий. Тэгэл олж байгаа мөнгөний ингээ 70-80% дандаа ингээ түрээсэнд явдаг тий. Цалинд явдаг, татварт явдаг. Тэгээд зээлэнд явдаг. Тэгээ өөр дөр ингээд жоох мөнгө үлдэнгүүт эргэлтийн хөрөнгө болоод нөгөөтг нь эсвэл тоног хөрөмжөө нэмэл явчихдаг. Тэгээ яг тулсан газар дээр нэг 14 хоног амьдрах мөнгө надад байхгүй шүү дээ. Би ер нь юуны төлөө амьдрж ирсэн үгүй юм бэ гэсэлэр унаад бүр амьдралын зорилгоо ойлгохоо болоод паникнд ороо уйлж юм болоод би амар хэцүүсэн шүү дээ. Тэгээд өөр дөрөө нэг хэсэг ажиллаад одоо арай гайгүй болж эхэлж байна. Одоо ер нь бол өөрийгөө жоохон уучлаа, татгшоогоо жоохон өнгөж харъя, өөртөө жоохон ажиллая гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол өнгөрсөн хугацаанд хитрхийх өөрийгөө шахаж ажилласан байна. Тэгээд өөрийгөө их ядраацсан байна. Одоо бусдыг л бодож ингэж байснаас өөрийгөө хийж бодож байгаагүй юм байна. Асар их бие муудсан байна, тархлааны систем унсан, нуруу муурны асуудалтай болсон байна, тий. Тэгээд ер нь яг өөрийгөө л илүү жоохон бодъё гэж бодлоо. Тэгээд бас юм ингэж баялаг бүтээн гэдэг чинь бас дан ингэж нөгөө амар хөдөлмөрлөх биш юм байна л да. Би ямар потенциалтай хүн блэ те. Тэрийг бас илүү одоо тэрэн дээр ажиллах яг ухаалгаар хөдөлмөрлөх нь шүү дээ те. Тийм тэгж бодсон. Тэгээд яг ковид гэдэг зүйл бол одоо сэтгэл хөөрөл гэж яаж хардгийг л харууллаа л да. Тэгэхээр ер нь бол альва зүйл жоохон улс уртай те тооцоололтой байх хэрэгтэй юм байна. Хүмүүс чинь зарим хүмүүс ингэ тооцож ийн гэдээ хар хөдөлдөггүй хүмүүс байдаг шүү дээ. Тооцоол гэдэг. Би бол ерөөдөө нэг юм том зургаар нь харж байгаад жоохон бас мэдрэмжэндээ амар итгэдэг байхгүй. Тэгэл тэр л одоо яалчгүй юм давгчгүй өцсөн зүйл гэж бол байдгийм байна. Одоо юм өвчин зовлон гэдэг чинь бол маш хэцүү юм байна тий. Чамд мянга хүсэл зориг тий. Одоо авахал самбаа тэсвэр төвчээр байгаад чи гадны нөлөөг бол яаж даван туулж чаддгүй юм байна тий. Зогсох үедээ зогсож чадаа гэд. Яг одоо байгаад амьдрал сур гэдгийг бол ойлгуулсан тийм. Тэгээд ер нь яах вэ? Ойлгосон. Одоо тэгээд жоохон стресстэй, нойр гүдэлтэй. Өглөө 4 мөргөөс ирчдэг, 5-ээс ирчдэг. Унтч чадахгүй тэгэл
энэ бол нэг жоохон засгаал ингээ байж байгаа. Одоо маш олон газрууд хаалгаа хаасан шүү дээ. Хаалгаа хаагүй үлдсэн брэндүүд бол ер нь цаашдаа бизнесийн ямар нэг давалгаа шуурганд бол ер нь нэлээд ажирхааргүй гайгүй шанц төлгүүд нь одоо үлдсэн байна гэж ер нь бодоод байгаа шүү дээ. Бусдаас ер нь юугаараа ялгараад хэрэглэгчид танаа юуг илүү таашааж үзээд өнөөдөр хүртэл амжилттай явж байна. Бид нар яг ковид үеэр яг хаах шахсан л та. Тэгээд гадагшаа жоох юм гаргадаг байсан тултаараа гайгүй. Бас амар үлдсэн. Тэгээд манайх болохоор би бас ихтээс жоон буруул тактик барьсан билээ. Анханасаа хэрэглэгчтэй сонгохдоо би ч өөрөө дундаж орлоготой дунжиж хүн байхгүй юу. Тэг яг тийм хүмүүстэй зориулаад бүтээгдэхүүн хийсэн. Яг ийм миний одоо насны дундаж юм орлоготой эмэгтэйчүүд ерөнхийдөө юм брэнд жоох хөвгтөртэй юм байна. Шашганы хүмүүс гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр би жоохон алдчихлаа гэж бодоод байгаа. Нич маркет юу илүү нөгөө баячуудын хөргөл рүү орсон бол бас арай нэг өөр сонголт байхсан байх. Эсвэл масс үйлдвэрлэл байсан бол арай өөр байхсан байх гэж бодоод байгаа. Яг манай энэ дунд бол бас бүгдээрээ зээлтэй, лизингтэй, байр машины лизингтэй тий. Тэгээд нэг жоохон мөнгө болохоор нэг чанартай аим үнэтэй брендийн гац юм авдаг ч юм уу. Мэдхгүй л та тэгээд хүн хүний судалгаа болоо өөр гарсан л та Монголоос ер нь юм авдаггүй гэж мэгээлдэг тийм билээ. Ер нь бол Монголоос баруун юм авч үзээгүй ч гэж шиг. Би ер нь манай хаяг судалгаа авдаг хэрэглэгчдээс. Тэгээ би нөгөө дундаж одоо орлоготой хэрэглэгчтэй бариад авсан жоохон бас бурууд штэ гэж бодсон. Ковидын шуурганд бол дундаж орлогын бол маш хөртлөө штэ. Мас бол угаасаа гэдэг хэцүү штэ. Бүр бас хэцүү юм чинь бүр хэцүү болчихшоо штэ. Манай дундынх юм бол бас хэцүү рүү орцсон. Тэгээ ер нь хүмүүсээс ингэ сонсож байхад бол чанарыг бол маш одоо бүр найбар манай дээр ярьдаг. Хоёрдугаарт манай нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн утга учир мөн чанарыг ойлгоцсон хүмүүс ингээд хүнд авахтаа бэлгэлэхтэй бүр ингээд хамгийн хайртай хамгийн бүр энэ хүнд л нэг инкийсэн гэж боддог хүнд авдаг гэж бол ярьдаг. Тэгээд тэгэхэд тэрэг ингээд сонсохоор гоё гэдэг л та. Би нэг өөрөө бүтээгдэхүүн нөгөө заримдаа дэлгүүр дээр байдаг хүмүүс ингээд орж ирэхэд би ингээд бүгдийг нь ярьж өгдөг байхгүй. За усны уут гэдэг чи юм тэдгэр зуунаас үүсэлтэй яагаад хэд хэрэгэлдэг байсан энэ зураг юм учиртай видеоны юм за энэ хатан чи юм шүү Монголын нас өвчин дээр ингэж гардыг бид нар нэг ийм бодоод бэлэгдээд явж явах хэрэгтэй хүн амны бэлгээс хашны бэлэг гэж ярьдаг те хүнд юм өгтөө хүртэл амьтай сүнслэг юм өгчээ гэл ингээ юм аяг тайлбарладаг болохоор хүмүүс утга бэлэгдэл тэр мөн чанарт нь болж ер нь бол авдаг хоёрдугаарт ер нь бол ихнийх чанар юм билээ хоёрдугаарт тэр мөн чанар тэр утга бэлэгдэлтэнд болдог гуравдугаарт материал ингэж бол авдаг. Манайх ер нь бол байнга тогтмол судалгаа явуулдаг. Тэгээ тэр хүмүүсийн тэгж яг судалгаан дээр харагддаг. Тэгээд нөгөө нэг дөрөвт нь болохоор зэрэг ер нь жоо этно стилийнх гэж бол ярьдаг л да. Нөгөө хитрхийн амбар Монгол бол биш. Жохон юм орчин үеиг тийм загварлаг жоохон нөгөө Монголыг монголоор ингээд зодоод нүдэд хийчихгүй жоохон өөрчлөлт загварлаг болгочдөг. Тэгээ бүх үед өмсөх боломжтой гэж ярьдаг тийм. Тэрүүгээр л ялгаж байгаа да. Одоо бид нэр цагаан сар ч юм уу наадмаар зөвхөн Монгол хувцас ер нь өмсгөө болчихлоо шүү дээ. Тэг хүмүүс аль болохоор нэг юм жижигхэн деталь орсон Монгол хувцас өмсчүүл тэрүүгээрээ ингээд нэг юм гоё омгөрхол. Одоо жишээ нь ингээл эндээ нэг юм Монгол захтай юм өмсчүүл тэр өдрөө за одоо би чинь Монгол хувцас өмсчөө тий одоо машин зам гарахтаа ч гэсэн нэг соёлтой гарч ич гэдэг юм нэг хог хаяхгүй ич гэдэг юм нэг хүнд нэг тийм цаанаасаа сэтгэл төрдөг шүү дээ тий. Яалч үтгдэг. Ялангуяа одоо үндэсний хувцас өмсөд одоо би нэг өснийхээ гэр мэрийг ингээд зүгэл явгоч чинь 90 эмгүү лифтэнд ингээ баг усмс барьж ингээ нэг баг ингээ баяр нэг хүн намайг бүр ингээ энийг барьж үзээд чи өглөө номсом харваач юу гэдэггүй үгүй хаа гэсэн чи уяач юм тэр нь үгүй хаа жим юм учиртай гэсэн чи бүр айгүй юм бодоод нөгөө хачаа их нэртэй авч өгмөр юм би ямар монголчууд ямар одоо юм утга бэлэгдлээ юм одоо мөн чанар ингэж ярьж хэрэгэлдэг байсан ард түмэн юм бэ гэх тээ. Тэгээ ингээд ер нь Монгол юм хэрэглээд ингээд зааш чараа өмсөд ингээд явж хахаар баарамч ч гэсэн бүр ингээ айгуу тийм юу байдсан шүү дээ. Одоо бадрангуй. Тэгээ манай бас нөгөө юм хэрэглээд баар саунд орсон хүүхнүүдийн юу чатар ирдэг аахгүй. Өсний даруулга зүгэлээл гэн подолкон дээр ингээ өсний уут зүгөөд орлоо гэл гэн ер нь бол цэвэр чимтгэ Монгол эмэгтэй хүн ямар үдэг л харууллаа гэл хүмүүс янз янз ярина. Ер нь тэгээд нөгөө Монгол юм өмсчөрч хүн яг нөгөө мөн чанарлага ойрчдаг юм шиг байна. Нөгөө угрууга өнцрөг ойртоод ирэхээр хүн тэгж нэг юм ёс бус тэгээ зам бас гарахгүй юм байгаад гэдэг юм шиг санагдсан. Бид хоёр сая айгүй хүсний уутны талаар ярьлаа шүү дээ. Хүсний уут гэр гэдэг юм одоо яг юу гэдгийг маш их үн цэнтэй цаана утга учиртайг ярьлаа. Ер нь яг ямар утга учиртай юм бэ? Одоо жишээ нь энгийн хувцсан дээр би жишээ нь зүгээ явж болох уу? Болно шүү дээ. Энэ ингэдэм байна. Манай монголчин нэг 20 гаруй нөгөө одоо ястан гэж ярьсан шүү дээ тий. Ястангуудтай тэгээд тэр болгоны өмсгөл зүүсгэл хэрэг одоо хэрэглэл одоо тий аль одоо өндөрлөг уус нутгаар байгаасаа хол одоо нөгөө
хоолойны бүтцсэн аялгын төрөл өөр тий. Тийм байна. Тэгээд тэр утгаараа нөгөө одоо тэр Баруун аймаг руу болохоор зэрэг арай өөрөөр ирдэг ч юм уу. Тэгээ Төвийн аймгаар Төвийн нутгаар арай өөрөөр ирдэг юм уу те. Үсний ууд гэж ярьдаг юм байна, шивэргэл гэж ярьдаг юм байна, тойв гэж ярьдаг юм байна. Уут одоо гэр гэж бас ярьдаг. Надад бол үсний гэр гэж ярьчвал их дөхөн санагдаад байгаа. Яагаад тэгэхээр эн чинь үсээ дотор хийгээл үсээ дотор нь амьдруулж байгаа болохоор баг үс амьдрдаг гэр гэхээр те. Тэгээ яагаад энийг зүүдэг байсан бэ гэхээр одоо чи ингээ үсээ шүлцсэн байгаа юм чи ингээд одоо үсээ дотор нь хийгээд тэгээд энүүгээр товчлчин гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө яагаад ингэдэг байсан бэ гэхээр түүхийн археологийн судалгаагаар бол монголчууд 3 дугаар зуунаас үсэндээ үсэн уут хэрэлдэг байсан юм байна. Яагаад тэгдэг байсан бэ гэхээр зэрэг нэгдүгээрт нөгөө identity буюу одоо үндэсний ялгарл гэж бас байна. Тэгээд дээрэс нь хүнтэй суусан эмэгтэй хүн үсээ 2 хуваагаад шүлжээд үсний уутанд хийдэг. Тэгэхээр хүн гаднаас нь хараад энэ хүн чинь хүнтэй суусан хүн юм биш гэж мэддэг. Бас нөгөө төгөр тухайн үед одоо бөө мөргөл шашин их хүчтэй байсан учраас хүний үс бол нөгөө бүх сансраас мэдээлэл авдаг амьтны удмын мэдээлэл хадгалж яадаг гэдэг утгаараа үснийхээ сэвийг тэнд хайдаггүй. Үсээ гадны итгэхэд алтхаас хамгаалж үсээ мууданд хийдэг байсан байх нь. Тэгээ нүүдэлж яах вэ соёлтой учраас одоо үс одоо гадаа одоо гимтэхтэй хоол хүнсэнд орохоос хамгаалаад юм уутанд хийдэг. Ийм учиртай байсан юм. Нэрийн бооц. Нэрийн юм байна. Тэгээ одоо бол гоё харагдах нь шүү дээ тий. Хувцсан дээр ингэсэн явж байгаа. Одоо чи ингээл харгууч юу? Шал уралцсан аа. Гортостой хөг шиг болчихоо. Тийм байна, тийм байна. Би түрүүн Азагийн ярианаас бодож ил анх бизнесээ эхлэхэд инглээ тэглээ гэдэг. Одоо магадгүй энэ ковидын үед ч гэсэн маш олон хүмүүс тий гэртээ ганц оёлын машинтай эсвэл одоо юу гэдгийг гарын урд үтэй ч юм уу маш олон эмэгтэйчүүд бас ингээд үйлдвэрлэл эрхлэхээ явж байгаа. Ер нь одоо үйлдвэрлэл эрхлэхэд юунаас эхлэх ёстой юм? Ойролцоогоор за одоо өөрийнхөө салбар дээр ярих юм бол нэг хувцс үйлдвэрлэл дээр ярих юм бол хичнээн төгрөгийн мөнгө санхүүтэй байх хэрэгтэй. Ер нь ямар юмнуудыг бэлтгэсэн байвал зүгээр юм бэ? Ер нь бизнес хийхэд бол хүмүүс ингээл ганц аялын машинтай ч юм уу эсвэл нэг юм холбоод очиж болоод болчихно гэж бодоод байдаг. Энэ бол биш. Энэ бол маш их одоо дэвсвэр дэвжээр сахилах бат тэр алсын хараа торгон мэдрэмжтэй тэр боломж ашиглаж чаддаг байдал овсгоо самбаа олон зүйл шаардна. За мэдээж ганц хүн бол үнэхээр хэцүү туйлддаг. Үнэхээр ядарч байна. Тэгэхээр ер нь бол баг гэж бодоо. Гэтэ нөгөө яг үйлдвэрлэлийн юм төвшөнд бол гайгүй да. Бүр том стратегийн төвшөнд одоо өрсөлдөж гэдэг юм уу, экспортын чиглэлийг гэдэг юм уу те. За үнэхээр бүр том амбицтай бол энэ дээр баг амар чухал, маш чухал. За яг ямар салбарын бизнес гэдгээс л хамаарна шүү дээ. Яг мэрэгжлийн бүр давуу талтай. Би ч нөө яг энэ салбарын хүн биш шүү дээ. Бизнесийн чиглэл юм баггүй. Тэнгүүдээр гинт хувц салбар руу орсон мэдгүй чадахгүй бол юм байдаг. Тэг би ажлынханаас асуудаг байхгүй. Үнэхээр мэдгүй надад ингээд зааж өгөөрөө гэдээ ажлынхаа ингээд оюун хүм ойдог хүмүүсээс асуун тий. Заавар зөвлөгөө аавн тэд нар ч надад заана тий. Зааж ирэхээр би бас юм хүм ойд сухгүй тий. Тэгээ цаг хугацаагаа мэдрэх гэж юм байна. Ер нь бол одоо хүн нөгөө гинт ингээд бизнес санаа төрдөг ч юм уу эсвэл ингээд нэг ийм л юм ч бол яг алах гадаа ч юм уу гэл хүн чинь ёнк л орно шүү дээ тий. Тэгвэл нэг сэтгэлийн дуудлаганд итгэж ч юм уу гээ хийчдэг. Ямар судалгаа байхгүй тий. Тэгээд нөгөө цаг хугацаагаа мэдрэхгүй нөхцөл байдлаа ойлгохгүй бас хийхээр өөрийгөө бол өрөөл бусдыг их заваадаг. Өөрийгөө ингээд нөгөө нөхрөө унгачдаг. Тэгэхээр ер нь юу цаг хугацаагаа мэдрэх их чухал юм байлээ. Тий. Ер нь бол тэгээд тууштай дэвсвэр дэвчээртэй сахилга баттай л байх хэрэгтэй тий. Тэгээ өөрийгөө яг нөгөө мэдгүй гэдгийг ойлгодог мэддэг байх нэг чухал. Энэ чинь хийгээ явж хат мэдгүй маш их юм гарна шүү дээ. Одоо бид нар бол товчны чанар ч мэдгүй шүү дээ. Яасан дээр утасны чанар ч мэдгүй. Материалын бүтэц те энэ эдийн засгийн нөхцөл байдал савлгаа энэ болгоны чи ойлгоно мэдрэн гэдэг маань энийгээ сайн цэнэглэх хэрэгтэй. Энийгээ сайн хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Манай одоо энэ бүх түүхийд даав гаднаас шүү дээ. Манад ер нь өөрөө үйлдвэрлэдэг утас ч юм уу одоо товч ч юм уу товч бол байхгүй. Утас гэх юм бол ноос утас бол байгаа шүү дээ. Тийм. Даав гэх юм бол Монгол ноос гэдэг компани бол Монголд ноосн даав үйлдвэрлэж эхэлсэн. Гэхдээ дотоодоос бид нар бүх тэр даавыг авахгүй байгаа учраас одоо тэр нөгөө нэгж бүтээгт нэгж одоо тэр метр даав өндөр гараад байхгүй. Тэгээ тийм өндөр үнэтэй юм уу чи бид нар яаж юм хийх вэ? Магадгүй бид нар бол нэг кластерчаад одоо энэ оёдл хийж байгаа хүмүүс нэг одоо сизон дээр ч юм нэг удирдалтаа бид нар бүгд яг тэднийхээс одоо ноосон даав аваад яг тийм хугацаараа бид нар өнөөдөр дотооддоо бүтээгдэхүүн хийя гэх юм бол магадгүй тэднийх яг тэр даавны одоо энэ дотор ч одоо монголчууд ер нь мянгаад оёдлын газар оёдлын 700 компани тэгээд салон молын зэм оруулахаар 1000 болчихдог байхгүй.
Мянган хүн, мянган компани одоо тэндээс дата авалт хийвэл үнэ буурах байхгүй тий. Тэгээ бид яг жинхэнэ яг 100% Монголд одоо үйлдвэрсэн даавараа юм хийж болж байгаа юм. Даанч тэрэн дээр ч одоо нэгдэх тий, нэгдсэн тэр менежмент хэрэгтэй, нэгдсэн тэр сэтгэлгээ тий, тэр хамтын ажиллагаа урагшаа нэг алхах тэр юм хэрэгтэй байхгүй. Тэр нь байхгүй байгаа. Тэгэхээр тэгэл нөгөө сурагчийн форум дээр л нөгөө ноос тав яваад байгаа байхгүй. Ихэнх хэрэглэгчид ер нь тэгдгэлтэй үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байдаг. Гэхдээ бас нэг жоохон үнэтэй байдаг те. Тэр чинь ер нь ингээл даваанаасаа л эхэлдэг юм биш үү? Одоо бид нар нөгөө манай одоо бид нар л ингэ ширхэхээр ингэ юм авч болоод байгаа боловч одоо урд солонгос ч одоо ширхэг тавч гэж байхгүй шүү дээ. Хайрцгаар нь контейнераар нь ярина. Тэгээ нэг юм саваар нь ярддаг. Тэгээд тэр утгаараа бид нар нөх хизээ хэрэгж дуусхаа мэдэхгүй байж тэндээс чинь нэг хайрцаг тавч авахгүй шүү дээ. Тэр чинь 10,000 20,000 нэг сая ширхэг тавьж ирнэ шүү дээ тий. Тэгээд хадгалаад ячдаггүй үйлдвэрлэж байгаа цөв бараан цөөхөн тий. Тэгээд тэр утгаараа ер нь бол юм жижиг сажиг юм Монголоос авдаг. Тэгээд тэнгуү чинь тэнцээ чинь тээвэр орсон байна, тухайн үний ашиг орсон байна. Шат болгондоо нэмүртэг шингэсэн бүтээгдэхүүн одоо нэгж бүтээгдэхүүн буюу түүхийдээ бид нар аваад дахиад нэмүртэг шингээгээд зах зээл дээр гаргаж үнэтэй байхаас яах вэ? Тэгээд дээрэс нь хятадд үйлдвэрлэж байгаа юм чинь нэг хувцаснаас нэг ёоныг ашиг харж байгаа шүү дээ. Сая үйлдвэрлэж байгаа юм чинь сая цамд пудал гэж байгаа юм чинь нэг болноос нэг ёон 2 ёон гэж 2 сая ёон шүү дээ. Тэгэхэд бид нар яахан бэ 10 20 пудал 10 пудал гэх тий. Гэхдээ бид нар эмчээ чинь тэр 10 20 пудал тий 20 30 дээл хийхин тулд эмчээ чинь түрээс төлж гин одоо тэр наран тул гэдэг юм уу солонгос барааны материал гэдэг юм уу тэр маш олон хүмүүсээс даваа материал авж гин зээл төлж гин тэнд байгаа банкныхаа ажиллаж гин энэ түрээс төлж гин тэ түрээслэгч амьдарч гин тэ хүн цалинжуулж гин усад татвар төлж гин гэдэг ч юм уу тэ яг ингээд бодох юм бол нэмүртгийн шүлжээгээрээ эдийн засгийн суур ойлголтоороо үйлдвэрлэл нь олцов байгаа юм. Эндээс ч хувь хүн хөгжиж гин ур чадварч гин ажил хийж сурж гин хувийн сахилах батаа зохион байгуулалтаа болж гин олсон мөнгөөрөө амьдралаа удирдах сурч байгаа байхгүй цогцолж тэгэхгүй тэгэл одоо ингээл нэг босон болоогүй нэг юм хялт хийгээл болоол те ингээд байвал болохгүй л те одоо манай Монголд яг л тийм систем юм тийм халамж сүлжээ ерөөс ажил их хүн алдахгүй би ч бүр одоо Баян зүрх дүүрэг Чингэлтэй дүүрэг Сүхбаатар дүүргийн нэг хөдөлмөр халамж хэлцээр очиж бүр өсөл төгсөн штэ компани бүртгүүлээд хүн ажил давмаар байна гэд тэгээд байхгүй саржангаа зар тавиад ч байх яаж ин цалингийн одоо голоод идэх юм эсвэл ачаалттай байна гэж үзэж байна манайх ч бүр айгүй уяат штэ манайх бол нөгөө KPI буюу хувь хүний ур чадвар дээр суурилсан үлгээтэй хийснээр авдаг байхгүй. Тэгэхээр хүн үнэхээр өөрийгөө л голохоос цалин голохгүй ажил голж болохгүй байхгүй. Нөхцөл байдлаа ойлгоно. Ийм тэдэнд хөрвөр хийнэ болж гинэ болж гинэ бүх зөвшөөрөөд тэгээд хийж байгаа нэг үнэлгээнүүд нь байдаг. Тэгээд хийснээр бүртгэл бид агуулга аваа авчдаг. Тэгээд хүүхэд бол хүүхдээ зохицуулаад хүсэн цагт ярьж болдог. Тэр системээр нь бид хийж байгаа байхгүй. Би ч адилхан эмэгтэй хүн хизээ нэгэн цагт үр хүүхдээ болно амьдрал зохион тий. Тэгээд ингээд үр хүүхдээр нь эсвэл гэрн тэр уулын орой дээр байгаагаар би хүний амьдралыг удирдах болохгүй байхгүй тий. Хэцүү шүү дээ ийм нарийнхан замтай тэгснэ хүн болгон машинтай тэгээд дид бүтс муутай уулын орой дээр л амьдарч байгаа шүү дээ. Хотын бүр тэр цаана амьдарч байгаа шүү дээ. Автобусны буудал нь хол. Тэгээд тэр хүн ажилдаа ирэхэд бол өглөө 6 цагт гарсан ч автобус байхгүй шүү дээ. Тийм үстэй тий. Тэгэхээр тэр эмэгтэй хүний бас ажил амьдралыг ойлгоно. Би ч бас хүн энд нэгэн тал ажлын байр үүсгээд хүн цалинжуулах гад Монгол улсад татвар төлөх гэж байгаа юм бол би тэр хүмүүсийг амьдрах боломжоор нь аз жаргалтай, элэг бүтэн тий ажиллаа хийгээд амьдрах тэр боломжийг л хангая гэж ер нь бол боддог. Тэгээд би ингээд бүх нөхцлөөр нь хангаад байхгүй. Ажил их хүн байхгүй. Ийм л нийгмийг л одоо бид нар энэ хэдэн жилийн хугацаанд л бүтээсэн байна. Бид нар гэж би бол биш л дээ. Манай төр. За жишээ нь ингээд нэг шийдвэр гарах төвшний хүн байлаа гэж бодъё. Одоо манайхан ярьдаг шүү дээ. Ерөнхийлөгчин гэдэг юм, ерөнхий сайд гэдэг юм, салбарын сайд гэдэг юм. Тим хүн байсан бол яг өнөөдрийн энэ төвшөнд одоо үйлдвэрлэгчд рүүгээ хандаад ямар бодлого баримтлаасаа гэж бодож байна. Нэг 3 зөв алхам хийгээсэй гэвэл ер нь ямар 3 алхам баха. Бюроос тэгж бодож байгаа юм байна. Бодож үзмээр л юм байна. Гэтэ надад бол ингэж харагдаад байгаа юм. Одоо яг үйлдвэрлэхээс илүү боловсрол эрүүл мэндийн салбар аягүй чухал байгаа байхгүй юу? Манайхан болохоор зэрэг аягүй сонин юм хийгээд байгаа. Би ерөөсө гайхаад байгаа юм. Одоо нөгөө суур юмос сайжруулаг байж ижил ингээл инт юм хийгээд ерөөсө ойлгохгүй. Нэг юм одоо ингээ ярих юм бол 21 аймагтай. 21 аймаг болгондоо мөнгө төсвөл чинь. Тэгээ нүг нь мөнгө нь олигтой ч жоох тий. Тэгээ хаана ч хүрэхгүй. Ямар ч нэгдмэл ойлголт байхгүй. Хөгжил гэдэг юу өөр ойлгох юм. Хүн болго өөрөөр. Ерөнхийлөгч хөгжлийг өөрөөр ойлгоно. Ерөнхий сайд өөрөөр ойлгоно. Азад тулмаа бүгд өөр. Тэгээ байшин барайлал хөгжөөд ийн гэж ойлгоод сургууль барайлал хөгжөөд ийн эмнэлэг барайлал хөгжөөд ийн гэж боддог. Гэтэл эмчийн цалин олигтой биш. Тэгээ хандлах сэтгэл байхгүй. Багшийн боловсрал муу, хангамж муу ч гэдэм үү. Тэ суур юм шидээгүйжээж
байшин барихаараа л хөгжөөд байна. Эсвэл нэг юм эрүүл мэндийн салбар сайжраад байна гэж ойлгодог. Тэгэхээр энэ бол болохгүй байгаа. Тэгээд манай энэ Монгол дээр болохоор үйлдвэрлэлийн суур юмнуудыг ярих юм бол нэлээд олон юмнууд бол яригдана. Маш олон юм яригдана. Бид нар чинь ингээд үйлдвэрлэх хийн гэдэг маань бид нар худалдаа эрхлэж шүү дээ бас тий. Худалдааны хуульгүй. Нэг ширхэг худалдааны бүтэн бие даасан худалдааны хууль байхгүй. Нэг 20 хэдэн дагалдах журам байдаг. Бид нар журам дагаж л бизнес хийж байгаа шүү дээ. Тэгээ ингээд нэг юм том компанитай туризм гэрээ байгуулах гэдэг худалдааны хуульгүй шалтгаастай. Менежмент төлөв түрээс төлөв тэгээд борлуулалтын хувьас дахиад хувь авах гэдэг. Гийм л орн байж шүү бид нар. Одоо яг үнэнгээл нэгдүгээр худалдааны хуультай болмоор байна. Яг энийгээ даасан би даасан агентлагтай болмоор байна тий. Энэ юмнуудыг бүртгэлжүүлмээр байна. Энэ татврын асуудал хүнд байна уу? Яг үнэндээ. Тэгээд одоо жоохон хүндэл байгаад байна. Яг ингээд яриул бас зөндөө юм байна уу? Ер нь манай Монгол шиг бүх компаниудаа ХХК гэчихэд яг адилхан татврын бодлогоор явдаг орн байхгүй шүү дээ. Одоо гарааны бизнес гэж яриад байна. Одоо манай Монгол гарааны бизнесийг чинь бас арай өөрөөр ойлгоод байгаа юм билээ. Уул нь чинь бас өөр оронд бол өөрлөвд юм билээ. Манайд болохоор их сургуулийн доор эрдэмт шинжилгээний ажилтан оюутнууд нийлээд ингээд байгуулсан байх юм бол гарааны бизнес гэдэг статус өгчөд байгаа байхгүй. Тэгтэл одоо бид нар Mobicom корпорац гэсэн араас нь ХХК тий. Тэр чинь бол болохгүй л дээ. Тэгэхээр адилхан Mobicom ч адилхан татвар үйлчилж яадаг хөөх юм уу жидүү чинь надад одоо бизнесэгэд 3 жил болж байна 2 жилд нь ковидтай байсан ийм хүнд ч адилхан татврын нөхцөл үйлчилж яадаг тий. Тэгээд тэгэхээр бид нар бол ерөнхийдөө шаш шатандаа ер нь боломжуудыг гаргамаар бичил бизнес дээр ямар татврын нөхцөл явах юм жижиг дунд дээр ямар явах юм тий. За гарааны дээр нь ямар явах арай өндөр түвшинд нь ямар болох юм групп компанид ямар явах юм охин компанид ямар явах юм тий. Тэгэхгүй болохоор одоо ингээд нэг гинт айгуу гой хуулиуд батлан тэр хууль нь хизээж бидэрт нөгөө наалддаггүй. Тэгээд тэр нь болохоор одоо ингээд нэг нүүдийн тухай хууль янз бүрийн юм гарангууд том групп компани орцоолгон дээр баргаж нэг тустай компани байгуулаад татвар сонголтууд идэг ч юм уу тийм ийм нүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол бид нар бүр яг нэг үгүй хэлгээд бол ингээд үнэндээ юу ах хэвээр сайн одоо энэ хуулийн заалтуудаа сайн ажиллах хэрэгтэй байгаа. За дээрэс нь яг энэ ковидын цар тахлын үед бол одоо бид нар төрийн худалдаа авалт буюу тендерээр үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих хэрэгтэй байгаа. Би өөрөө нөгөө тендерийн мэргэжилтэй хүн учраас надад бол бүр энийг хинцтэй нэг хичээсэн гэдгийгсэн гэсэн бол байдаг. Уул нь бол яг тендерийн тухай хуулийг архичлаад үзүүл ингээд суур юм дээр бол айгу гой гойнууд байдаг л та үндэсний үйлдвэрлэл бол тэгэнд ингээд те хөнгөлт мөнгөлтүүд ингээд байдаг. Гэхдээ тэр нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Одоо ингээд төрийн худалдаа авалтаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжнэ гэдэг ингээд хийдэг. Тэгсэрнэ тэр нь ерөөсөө амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр тэрийг бодлогын төвшөндөл яг тэ хяналтаа тавиад яг тухайн албан шат болгонд нь яг тэр хэрэгжиж гин үгдийг хянаад ингээ явах хэрэгтэй. Ер нь бол тэн дээр тухайн төрлийн албан хаагчийн яг тэр захиалга одоо хийж байгаа тэр тендерээ зарлж байгаа одоо ирэх бүхий албан тушаалтны сэтгэлийн асуудал ирж байгаа. Сэтгэл буюу хандлага тий. Тэр хүн үнэхээр яг нөгөө үндэсний үйлдвэрлэлд дэмжиж энийг ингээ худалдаа авалт хийх одоо өсөл байна уу? Эсвэл цаана өөр ашиг сонирхол байна уу? Тий. Тэрнээс бас юм байгаад байгаа. Тэгэхээр яриул бол нэлээд олон юмуд бол яриад байгаа. За ямар ч гэсэн бит хоёрын одоо энэ ярилцлагыг бас тодорхой хэмжээнд энэ салбарт нь ажилладаг юм уу эсвэл одоо тий бас шийдвэр гаргах төвшин хүмүүс бас сонсож болох юм тий. Тэгээд үйлдвэрлэгчид чи ийм үг хэлж шүү, ийм сэтгэлдэлтэй юм шүү гэдгийг бас ойлгож байгаа гэж бодож байна. Энд одоо нэг юм харж байна. Энд бол зөвхөн нэг дэлгүүр биш, Coop Store гэдэг бас манайда шинэлэг байж болох үс ийм төрөл энэ дэлгүүр дотор ажиглагдаж байна тий. Энэ юу нь ямар давуу талтай юм бэ? Би бас аюу гоё уул нь бид нар нэг ингэсэн. Манай Монгол ч өөрөө үйлдвэрлэгч орн биш шүү дээ, импортлогч. За тэгээ олон улсын худалдааны байгууллагад илсчихсэн маш олон бараанууд хөнгөлтөө одоо тарифа татрын хөнгөлтөө татрынаар орж ирдэг. Бид нар экспортлмоор байдаг, адилхан бас хөнгөлт эдлэн гэтээ экспорт чадахгүй байгаад байдаг. Тэрэн дээр төр ажиллахгүй байгаа байхгүй юу? Яг эндээ амар хэцүү шүү дээ, тий. Тэгээд ингээд тэнгууд бид нар дээр ямар асуудал тулгарсан бэ гэдэг тэнгууд чинь бид нар үйлдвэрлээд байдаг. Импортын бараг цогдоод байгаа байхгүй юу? Манай Монголын хамаг том шүлжээ дэлгүүрч бүгд импортлогч нар. Бүгд трейдингийн буюу худалдааны импортын компаниуд байхгүй. За тэгээд тэнгуүтээ тэд нар чи импортын бараага нэмээ ашиглаад нэмээ зарна. Гэтэ бид нар тэнцээ чи бас юмоо зармаар шүү дээ. Тэнгуүт тэдний авдаг хувь нь мангар өндөр. Борлуулалтын үнийн дүнгийн 30%, дээрээс нь талаас дахиад нөөц хөвлөдөг. Тэгэхээр чи яаж бид нар тэр импортлагчтай өрсөлдөх юм бэ? Импортын бараатай өрсөлдөх юм бэ? Хэцүү шүү дээ, тий. Тэгээ бид нар бол боцсон байхгүй. Ер нь бол тэр олон импортын олон чихэр дунд, олон лаан дунд, олон ундаан дунд Монгол бараа ялгарна гэдэг бол маш их тэр хөөрхий тэр бараа өрт тэмцэж байгаа байхгүй юу? Амар өвдөлтөй байгаа. Тэр лангуун дээр байгаа бараа хүртэл ингээд тэмцээд байгаа тийм л юм байхгүй юу? Тэгээ бараа эзэж өөрөө ярьж чадахгүй ш лангуун дээр тий. Тэгээ тэр импортын бараа ч угаасаа маркетинг зарахдаг бол алан ш. Тэгээ бид тэр хөөрхий боцсон нэг бөөнөрөө ярьж байгаад нэг 10 хэдүүлээ яриа. Одоо яг нэг 9 л байдгийн. Ер нь хэдүүлээ үндэсний үйлдвэрлэгчдийн
Оршоо байгуулъя. Хамтын дэлгүүр байгуулъя. Тэгээ ингээд манай нэрийн дэлгүүр энд байдаг шүү дээ гэж хэлээ л да хүмүүст. Яа гэвэл үйлдвэр үнээр бид нар юмаа зардаг бай гэд. Тэгээ бас яг нээгээд 19 оны яг юунд 11 сард би яг Африк яваад тэнд өвчин тусаад толиор тусаад. Яг тэнд нээлтээр ирч чадаагүй. Тэгээ яг тэр хаалттай байх үед 11 сард нээсэн. Үйл ажиллагаа явуулаад яг 3-4 сар яваал тэгэл ковид. Тэгээд ингэ байж одоо тэгээ ийшээ жижиг талбар руу оруулсан. Тэгээ бидний гол хүсэж байгаа юм юу вэ гэхээр зэрэг хэдүүлээ нэмэр төшүүлжийг хамтдаа үсгье. Зардлаа хуваая тий. Тэгээд одоо ингээд түүхийдээ нэгтгэе. Татаавалдаа нэгтгэе. Одоо сав баглаа бодол цагтаа байх юм бол шашхыг л өөрчилж штэ тий. Тэгээ бид нар тоогоо хэмжээг хэсэгчих юм бол үнэн буурчин. Одоо нэг хатаасан жимс хийдэг эмхтэй байлаа гэж одоо тэрний түүхийдийг чихэрний бурамхан авахд арай өөр ингээд тий солонгорсон бүтээгдэхүүн гарна. Шигүүдэрийн шимээ архины спиртээр ариугун одоо шимээ архитай ла одоо ингээд тий спирттэй тийм ла хэлээ гэдэлхэд ялгархлаа байхгүй юу гэдэг ч юм уу. Бид нар бол нэг анхандаа ер нь бол нэг Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн франчайз нээе гэж ярьсан. Амбиц нь лаг франчайзад орж ирэл нэг давхрын бүх түрээсийг өсгөөл тэгээ тэрний хомборгонд нь бид нар ороод яваад штэ. Хэдэн том кофе шоп бод нэг нэгдэнгүүд нөгөөт нь хажууд нь нэгдэл нэг нэгдэнгүүд хажууд нөгөөд нь орж ирэл өндөр үнээр зогж юм хийгээд ангууд чинь нөгөө түрээс эддүүд чинь өнөө өсгөөл те. Тэгээ тэрний хохирогч нь бид нар ихгүй яг үндэ. Хөөх юм уу бид нар штэ. Бид нар тийм бил бин чинь байхгүй. Тэгээ бидний бодсон юм юу гэхээр хэдүүлээ ер нь бол энэ франчайз болёо. Монголд бол франчайзын тухай хууль бол иргэний тухай хуулинд хитгэн заалт бол байдаг. Би даасан бас хууль байхгүй. Тэгээ ер нь бол хэдүүлээ ер нь бол нэг юм франчайз хийгээд ер нь доктор авч үлжсэн л анхны Монголын франчайз шүү дээ. Яг албан ёсны офишиал болсон. Тэгээ хэдүүлээ нэг үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн анхны франчайзыг бий болгоё. Тэгээ хэдүүлээ дотроо кластерч тий экспортод хэдүүлээ хамтдаа зүтгэе. Мэдлэг ур чадвараа хуваалцъя. Нэгнийгээ хөгжүүлье тий хол явуул олуулаа л явна шүү дээ бид нар. Гэт бидний амбиц бол тэгээд кластер чинь гээд хошоогоо байгуулсан. Даанч ковид одоо тэгээд бид нар энэ дэлгүүр мэлгүүр бас буулгах чинь. Одоо би бууж гин манай энэ дэлгүүр бууж гин. Тэгээд бид нар ерөнхийдөө бол нөгөө борлуулалтын компани одоо манай тэр хошоо бол борлуулалт үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн түгээдэг борлуулдаг компани болгох чинь доо хошоо болгох чинь одоо бол. Худалдаа бол одоо энэ хэсэгтээ бол явахгүй нь шүү дээ. Бид нар ч одоо тэгээд зөндөө өөр ширэнд орсон. Нөгөө нэг ковидаар заалгаад байгаа хичээл чи ерөөсө дуусаагүй юм биш үү те бид нар чинь бараг сайхан үе эхэлж гин гэдээс арай болоогүй юм байна. Хошоо чинь одоо энэний чи үүргээ бодоо гэ бид нар биеинд хувааж байгаа байхгүй. Хошооны тухай хууль яг компани тухай хуультай адилхан ашиг аллагтай адилхан хуваадаг. Гэтэл яалчгүй хүний цалин түрээс те тэгэл анх тогтчлт одоо ингээл мөнгө зарцсан. Энэ болгоом чинь тэгээд хуримтлагдчих явсараад нэлээх мөнгө болц бас 100 хэдэн сая. Одоо тэгээд дахиад энийг өөрсөндөө хаагаал өөртөө тэгэл төлөөлөл боддог. Одоо ковидын дараа маш олон бизнесүүд арай нэг юм шин төвшөнд гарч ирж штэ зарим нь. Одоо ер нь ковидтай ковидгүй танхимын сургалтаас илүү зайны сургалтууд яваад эхэлчлээ. Ковидаас болоод хүргэлтийн компаниуд илүү төвлөрчөөд ирлээгээд бас нэг юм сайн талууд байна л да тий. За Маярагийн хувьд ковидаас авсан одоо сайн тал нь юу байна? Одоо ер нь энэ цаг үеэс эхлээд дараагийн шатанд ямар байдлаар ер нь цаашаа явъя гэж бодож байна. Тий. Ер нь бол бүх компаниуд ганцхан Монгол гэлтгүй дэлхийд дахнараа захимжиж байна л да. Энэ одоо үйлдвэрлэлийн 4-р 900 ирчлээ гэдгийг бол одоо харуулж том тохио. Хүний хэрэг ер нь бол их бага болоод байна шүү дээ тий. Зай барих хэвээр тий. Илүү захимжих хэрэгтэй юм байна. Дата нэг чухал юм байна гэл энэ олон юм харж л байна л да. Тэгэд энэ олон нүсэр олон зардалт ер нь хүнд хэрэггүй юм байна гэдгийг бол ойлгож байгаа байхгүй. Тэгээ тэр ч утгаараа бас энэ дэлгүүрөө буулгаж байна. Үнэхээр бид нар сарын 7-5 зултай төрөөс тэр энийг дааж чадахгүй. Тэгээ угаасаа бас ингэ ярил дахиад асуудал байгаа байхгүй. Төрөөсний тухай хуулиа шинжлэх хэрэгтэй манай Монгол. Давчгүй хүчин зүйл гэж заасан. Тэгсэрнээ тэрэн дээр нь яг төрөөс мөрөөс зогсон гэж хоёр тал тохиролцож гэрэн дээр бичээгүүл бол давчгүй хүчин зүйл гэдэг нэг гой заалт байдаг. Манай хуулийн одоо ажилтнгүй хуулийн фирмтэй гэрээгүй учраас тэгэл нөгөө яг нийтлэг гэрээ тэгэл ганц хоёр юм өөрчлөлгээ гэрээ байгуулчихна. Тэгээ асуудал үүсэнгүү чинь давчгүй хүчин зүйл гэдэг чинь хоёр тал харилцан ойлголцоод юу яхах юм бол төрөөс нь зогсохгүй юм байна шүү дээ. Одоо цар тахлын үеэс хойш төрөөс нь зогсоогоос бол маш олон асуудалд орсон хүмүүс байгаа. Миний эргэн тойронд ч байна, би өөрөө ч байна. Тэр ер нь бол төрөөс давгчгүй чинь зүйл гэдэг маань яг төрөөс зогсно гэж бичээгүүл бол зогсдгүй л байна. Тэгэхээр бид нар бол одоо ковид гэдэг зүйл бол суураасаа Монгол улс маш олон зүйлийг шинжлэх, цэвэрлэх стом байна гэдэг бол би бол одоо өөрийн биеэр мэдэрчээд байгаа. Манай яг төр зэсэг ойлгож байгаа юм мэдэхгүй л байна л да. Би Маярагийн маркетингийг яг энд онцлмоор байна л да. Маркетингийн хувьд ер нь бас нэлээд онцгойтэй. Зүгээр л манай бүтээгдэхүүн гоё шүү. Эсвэл
манайх үндэсний үйлдвэрлэл шүү гээд ахаасаа бас арай өөр үн цэнтэй маркетинг явуулаад байдаг те. Танай маркетингийн ер нь гол мөн чанар нь юу юм онцлог нь? Маркетингийн аль байхгүй хөрхий. За. Жижиг үйлдвэрлэгчийн угаасаа нөгөө юм тийм штэ. Захирал нь одоо маргааш дөрөв нөгөө гадаад цэвэрлэх хог цэвэрлэгсэн штэ. Би цэвэрлэж штэ. Хогоо би өөрөө цэвэрлэн шалмаалаа. Яг энийг бол угаадаг. Манай нэг хутлааны зөвлөхөд угааш би өөрөө үйлдвэр нөгөө офс бүх юм цэвэрлдэг. За тэгээд ер нь бол нөгөө юу юм бэлээ. Өөрөө бүх юмыг ингээ хийж байгаа нэг талаараа хэцүү ч гэсэн маш их юм сурж байгаа гэж хэлсэн шүү дээ тий. Тэрэн шиг маркетингийн мэрэгжилбэр нэ маркетинг одоо бас их зөртэй болоод байгаа. Ер нь бол одоо ингээл Pinterest ч юм уу эсвэл Google-с ингээ зав зайндаа ер нь маркетинг яаж хийдгийг тий янз бүрийн уншин тэгээ ингээ дими ингээ юм скроллдоо бол Facebook хард суух сонирхолтой болсон. Ер нь цаг хугацаа жоохон үнцэнтэй байлгах тийм дуртай болчтой юм байна. Яаж игээл нэг өөртөө хэрэгтэй юм уншдаг тийм болчтой юм бэлээ. Тэгээд би бол яг үндэ тэр сошиал инфлюенсер хүмүүст бол ер нь дургу. Манай Монголд яг инфлюенсер яг ингээ ярих юм гэж миний нөгөө их яг өндөр. Тэгээ ингээ яг тэр сэдвээ ярихаар ингээ гараад идэг. Айгуу сонин штэ. Үнэхээр ийм хэцүү цаг үед ийм болчиход байх чинь ганц хавтлан л манлайлал хөөрхий ингээ тгийгээд байна. Тэр одууд нь яагаад тэгдгүн бэ? Тэ? Бүр айгуу сонин. Тэгээд яг инфлюенсер гэдэг юм чинь яг нийгэмдэр зөв манлайлал үсгдэг. Болохгүй юмыг ярьдаг те зөв манлайлалыг үсгэд уриал дууддаг чаддаг байдаг байхгүй. Тэгэхгүй тэгэл өөрийгөө нөгөө од болгочвол тэр хүнийг улам од болоод улам гоё болоод улам хөөрхөн болоход нь би мөнгө өгөөл реклам хийгээд байгаа бол ушил утгагүй байхгүй. Тэгээд од хүн өмсгөөрөө юм нь гоё болчдөг. Тэр хүн би одоо итлак хүний авсан юмыг аваад өмсгөөрөө би гоё болж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ юм надад цохох уу? Миний мөн чанарт нийцэх үү? Миний ажил мэргэжил миний одоо ертөнцийг үзэг үзэлтэй энэ хувцас нийцэж гэнэ үгүй юу? Тэгж бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгэл нэг хүн лаг олны танил хүн зураг авалтанд орчингууд лайк нь амар өндөр. Нөгөө модель зөдөөл нь ороод мистис нь орчингууд амар өндөр. Хинч мэдгүй нэг охин цэвэрхэн гоё охин. Дотор мөн чанар нь гоё, элдв бусын муухай явдал байхгүй. Би бол амар тийм хардаг байхгүй юу? Яг үнэнгээл хэлээ. Би бас нэг өөрөө үндэсний бас нэг бахархал төрүүлэх юм хийж байгаа хүн тийм яа одоо буруу зөрүү тийм явдалтай одоо юу гэмдэ нэг юм тийм хүмүүс байдэн штэ нөгөө одоо амьдрал нь юм сонирн мөн эсвэл өөрөө их буруу үзэлтэй тийм юм дургу болж игэл ингээд нэг юм одоо нэг юм сайхан сэтгэл мэтгэлтэй зүгээр юм гоё дарах охин мохин тоглох зураг мурганд оруулах дуртай. Тэр нь над илүү гоё идэг. Яагаад бол зүгээр яагаад нэг охин ингээд нэг гоё хувцсыг өмсөөд ингээд харуулж болохгүй гэж те. Би бол яг тэр сэтгэлээс ч болж жоох өөрөө ангид. Тэгээд би зурагтаар гарч байгаа юмд хууртагдаад тэрийг авдаг ч хүн бол өөр биш байхгүй. Тэгээд энэ нь бас айгу буруу л да. Миний бас буруухгүй. Би хэрэглэгчтэйг яг өөрсгөө бодоод идэг. Хэрэглэгч нар бол тийм шүү дээ. Зурагтанд рекламад те ингээл тархиа угаалгаал олонний танил хүн юм авгуул сторид бол тэрийн дуурайгаал яг тэр хүний угаасан шүдний агаар шүдэнд яг тэр хүний шиг болохгүй шүү дээ. Тэр чинь имплант шүү дээ. Имплант тахгүй манайхаа. Тэ? Имплантын харангуйгаа тэр шиг ингээд те. Тийзэж тийм бол байдаггүй. Тэгээд яг нөгөө тэрийгээ би өөрөө мэддэг учраас манай маркетинг бол болж игэл тэгж явдаг. Би сүүлд нөгөө нэг бас уянгаа гэдэг нэг охин юу яасан байсан шүү дээ нөгөө тий. Уянгагийн тэр амьдралыг даван туусан түүхэн хүртэл гайхалтай. Би бүр үнэхээр бахархсан тэр хүний хувийн зохион байгуулалт тий. Тэр бие авч явж байгаа байдал ямар гайхалтай гэж. Гэтэл бид нар тэгш бус одоо оролцоо тий. Тэгш бус үзэмж ингээд байгаад байгаа учраас би бүр үнэхээр харуулъя гэж бодсон тий. Би бол уянга Монголд биш өөр оронд байсан бол тэр бүр дэлхийн хэмжээний одоо модель болсон явж байгаа. Ер нь одоо ингээд харангуут том брэндүүд ер нь бол тийм болсон шүү дээ. Илүү нийгмийн хариуцлага руугаа байдаг. Реклам хийж ийн гэхээр нэг амблаг хүн тоглуулнаг болцсон тий. Ер нь бол тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би бол жоон тийм байр суурьтай бүтээгдэхүүнээ ингээд болж игэл тайлбарлаж ер нь юм уу хийдэг тий. Ер нь энгийн даруухан зөв хүн тоглуулах дуртай, модель болох дуртай тийм байдаг. Тэгэхээр жоон заримд нь хүрнэ, заримд нь хүрэхгүй. Гэтэ жоон арай өөр байх гэж бодлоо үздэг. Яг л нэг юм гоё охин тэл цэмцээ суугаал ингээл те тэр нэг жоох юм санагддаг шүү дээ. Тэгээ мөн чанарыг угаалаа ортчвол болно амьдрал ингийн шүү дээ те. Тэгж л боддог шүү дээ. За хоёулаа ч үйлдвэрлэлийн талаар нэлээд ярьлаа. Одоо азагийн талаар жоох ярил л да. Азаа бол өөрөө үйлдвэрлэгч. За тэр дотроо үндэсний үйлдвэрлэлийг одоо Монгол гэдэг энэ бас бахархлыг тийм өмгчлэг гаргаж ирж байгаа үйлдвэрлэгч. Тэгээд дээрэс нь энтерпренеур сэтгэлгээтэй ийм эмэгтэй. Хоёулаа чиний цагийн зохион байгуулалтын талаар за тэгээд дээрэс нь 3 асуултыг товчлаад асуучих. Цаг зохион байгуулалтын талаар асууя. Айгу олон бэрхшээлүүдийг даван туулсан байна шүү дээ. Тэгээд тэрийг даван туулах хүчийг за тэгээд дээрэс нь цаашдын алсын хараг.
ковидын үеэр алсын арга болсон гэж. Юм хаашаач иргэж магадгүй болсон тий. Хаашаач иргэж магадгүй болсон. Яг өнөөдрөөрөө л амьдэрсэн гэж. Ер нь цаг дээр бол би одоо би бас өөргөд гэж хүчлэгээ байлаа гэж бодож байгаа. 24 цаг амжихгүй юм шиг тий. Юм хийгээд гараас юм гарахгүй юм шиг ингээд бачимдаал ингээл юм болгоныг амжуулах гал ингээд бүр маш их яарч амьдэрдэг. Алхахтаач яарна, идэхтэйч яарад их амжилт амжуулах гээд ингээ яваадсан. Яг ковид үеэр ингээд удаан ингээл юу ч хийхгүй ингээ байсан чинь бүр амьдрал утгагүй болоо тий. Тэгээ сүүлдээ би ойлгосон л да. Ер нь бол ингээд нөгөө одоо бүтээмжтэй одоо байх нь чухал болохоос ш яарч сандарч юм хийх нь одоо буруу юм байна гэд. Ер нь бол гэхдээ би болзоонд хүн намайг өрсөн ч би цагаа өөрөө хардаг. Эрэгтэй хүмүүс ямар тэнэг хүүхэн бэ гэж бодлоо та намайг. Гэхдээ би тэгээд яах юм бэ? Ажил төлөвлөсөн байж тэр хүнтэй хоол идэх юм болж яаж би цагаа тэр өдрөө канселдах юм бэ те? Өө боломжгүй энэ 7 хоногт боломж байхгүй миний цагаа өөр юм гэдэнгүүт. Йоо ямар төв гараа гэх. Шууд бараа болзоонд өргөцсөн өдрөө л хаягдчихсан шүү дээ. Тийм тэгээд ер нь бол хувь хүний цагийн хуваар цаглаа бат бол нэлээд сайн. Тэгээд ер нь бол баг цагийн хуваараа харж бараг болзоонд явдаг. Яа тийм. Тэр нь бараг шулуу. Димид бол цагаа зүрх дургу. Тэгээ цаг одоо ер нь хүн энийг л ойлгочих хэвээр. Цаг хугацаа бид нар цаг хугацаанд л амьдарч байгаа шүү дээ. Нэг амар мөнгө төгрөг те их бидэлтэй биш шүү дээ. Энэ бид нар цаг хугацаа зарцуулж тэр их мэдлэг олж авдаг. Эсвэл мөнгийг олж авдаг. Эсвэл цаг хугацаа зарцуулж бид нар халамж авдаг. Юмыг мэдэрдэг байхгүй те. Хүмүүс одоо би цаг хугацаагаа хүмүүс заруулж иж би мөнгө олдог. Хүмүүс ч гэсэн энэ цагаа зарцуулж мөнгө олдог те. Цаг хугацаа бол маш үнэтэй. Бид нар ингэ шаал димид зүйлийг цаг хугацаа зарцуулаад те. Ингээ фэйсбүүк үзэл тэр тэгсэн гинэ тэр тим хувц өмсчихжээ тэр тэгж амьдрдгийм байлээ гэл те нэг тим бол биш ер нь цаг хугацааг илүү өөртөөгөө ажиллах өөрлөгөө өнгөх оюун бодлоо цэгцлэх тэр зүйл дээр байх хэрэгтэй юм байлаа. Тэгээд ер нь бол төлөвлөгөөтэй маш их төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Уул нь бол би жилээр нь ч юм уу ингээ сараар нь улирлаар нь ер нь ингээ барагцаалаад энэ жилдээ би нэг ингэчэндээ гэдэг юм хийгээд тэгээд нэг 7 хоногор урд ингээ шахаад явдаг байсан. Одоо тэгтээ юу тэгж чадахгүй байгаа. Үнэхээр л нөхцөл байдал айгүй эвгүй болсон. Яаж магадгүй бүр яаж магадгүй. Баймс өнө би бүр арайч амьдрал ийм ингээ шуурга шиг ингээд би ихнээ ингээ шуурган дунд амьдрдаг ч гэсэн арайч бүр ийм амар гэж бодоагүй. Тэгээ одоо бол ингээд алсын хараа мараа гэхээр ингээд одоо баг хүнтэй суудаг юм уу дөө. Тийм л юм боддог болж байна. Тэгээд ер нь бол маш их бүтээмжээр суурилсан байхыг одоо илүү үзэж байгаа. Тэгээд өөртөө илүү цаг гаргая л гэж бодож байна. Яг цагийн хувьд бол бугасаа л байна. Одоо тэгээ өглөө цаг мага ажиллаа төлөвлөдөг байсан. Одоо жоохон төлөвлөгөөний дагуу юм явахгүй ш. Тэнгүүт нэг яг ингээд төлөвлөсөн могт ковид мовид гэл нэг тэр хүмүүс ковидтэй болж болцсон. Тэгээд аяа хийсэн. Ойр хатмавтлаа гарч орохгүй гэл ингээл те. Онлайнаар уулзчихъя гэл эсвэл ханаад манад хүрсэн гэр хүүхдэн тэгчлээ гэл. Айгуу сонирн байна. Нэр бидний энэ цаг үе нэр айгуу сонирн. Сүүлийн 2 жилийн бидний амьдралыг хулгайлчлаа ш. Ковид. Бүр яг ингээд амьдрсан үгүүд амьдраагүй. Яатсан мэдгүй айгуу сонио. Тийм шүү дээ. За тэгвэл хоёлоо брендийнхээ алсын харааг яриад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая. Одоо би бол харснаар миний ойлгодог байснаар бол зөвхөн ийм нэг үндэсний хэв загвартай хувцс байдаг юм уу гэсэн чинь өдөр тутмын бас олон хувцснууд байдаг юм байна. Тэгээд ингээд янз бүрийн хэрэгсэл, аксессуарнууд байдаг юм байна. Тэгэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр гэдэг юм уу брендийн алсын хараа ер нь хаашаа чиглэх вэ? Экспорт л харж байгаа. Ер нь бол яагаад вэ гэхээр ийм байгаа юм л та. Манай Монголын зах зээл жижиг юм. Бид нар дотооддоо их алдцдаг байхгүй. Тэгэл би нэгэл өмнө нь унгаагаал, би нэг унгаагаал ингээд идэг. Миний бол бодлол нийлээд хамтдаа цаашаа экспортод чиглэе, тий? Яг тэр гадны хүмүүст ингээд яг таалагдах тэр бүтээгдэхүүн хөгжлийг хий, тий? Бүтээгдэхүүнийг хөгжүүлье. Бөөнөрөө би бол тийш ингээд дангаараа яваад чадахгүй шүү дээ. Тэр бүтээгдэхүүн хийж амжихгүй байхгүй юу? Тэр хүчин чадал нь байхгүй. Тэр мөнгө нууц болцоонд байхгүй. Тэгэхээр одоо миний хүсэж байгаа юм одоо би энэ жилдээ багтаад хамтын үйлдвэр нэ гэж бодож байна. Ямар ч гэсэн би энэ худалдаага дэлгүүр бол болиё. Энэ үйлдвэрийн байранд одоо сар болгон хүн 7,500 төгрөг өгч түрээсэн тий. Тэгэхээр энэ мөнгөө би зээл аваад үйлдвэр нэ хамтын үйлдвэр нэ. Хамтын үйлдвэр маань юу вэ гэхээр зэрэг одоо нэг хамтын офисуд гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Яг тэр хамтын офис шиг хамтын үйлдвэр суурь тоног хөрөмжүүд нь байж. Одоо нэг хүн юм хийх гээд өөрөө нөгөө одоо ингээд түрээслээл талбай аваал те ингээд явахгүйгээр манад ингээд бүх боловсруучч нь байж гэн те эсвэл дизайн байж эсвэл дизайнер хүн манай загвараа өгч болно шүү дээ. Тэрийг бид нар эсгээд оёжч болж гэн те зураг автыг хийж болж гэн худалдааг нь онлайнаар хийж болдог.
нэг тийм хамтын үйлдвэр нээх гэдэг юм. Тэгээ ер нь одоо ингээд подвалч байд юм уу, хуваараа юм хийдэг газар ч байд юм уу, тий тоног хөргөмжтэйгээ ирээд нийлээ сууж болно. Эсвэл өөрийгөө авч ирээд манай дээр сууж болдог. Нэг тийм 500 м квадрат том ажлын үйлдвэр нээн гэсэн амбицтай бол байгаа. Одоо энэ жилийн миний төлөвлөгөө. Одоо энэ жил дууслаа. Дууслаа тэгэл өрөндөө баригдаад гэтээ яах вэ болно. Одоо толгоогоо сайн зараа гэс мөнгө олоодох юм гэж. За баярлалаа. Тэгээд подкастын маань цаг бас энэ хүрээд өндөрлж байна. Өнөөдөр бид хамтдаа Maiara брэндийн үүсгэн байгуулагч аз жаргалтай маш гоё. Аз жаргалтай. Гэтээ юм дандаа аз жаргалтай байдаггүй. Бас яг бодит үннийг хамт хуваалцлаа. Тэгээд эндээс маш олон эрч хүчийг авсан бах гэж бодож байна. Тэгээд ярилцлага урилгыг маань хүлээн авч оролцсонд баярлалаа Азаа да. 500 м квадрат үйлдвэртэн дараагийн удаа хоёулаа нэвтрүүлгээ хий. За тэгье. Орж нөгөө юм гоё нэвтрүүлэгтээ ялангуяа эмгтээчүүдтэйгээ дэмжиж ингээд гоё контент хийж байгаа юм байна. Тэгээ эндээ ингээд намайг тоогоод оруулсанд маш их баярлалаа. За тэгээд манад ажилд орохыг хүсэж байгаа эмэгтэй байвал холбогдоорой, манайх руу чатлаарай. Тэгээд нэвтрүүлгийнхээ төгсгөл бас нэг зүйлийг хэлье. Одоо үнэхээр нөгөө ковидын нөхцөл байдал бол хэнийг ч гэсэн дайраад өнгөрч байгаа ийм үед ялангуяа манай подкаст, манай контентын зүгээс үндэсний байж болно үйлдвэрлэл эрхлэгч эсвэл бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс дэмжиж байгаа. Тэгэхээр та бүхэн бас нэвтрүүлэгт оролцох боломжтой, биднэрээ бас хүсэлтэд илгээх боломжтой шүү гэдгийг энэ ташрамд дуулгая. Ингээ бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараар эргээд олзъя. Баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг дэмжигч Модхон Дэлгүүр